Хогийн шүү шиг юмар. За юм болсон байна. Ширэг. За сайн байцгаана уу? Намайг цаанаад намайг үзгээд намайг сонсох гээд ороод ирвөө. За тэгээд олон юм яриад явах уу? Бичлэгээ эхлүүлцгээе. За эхлээд хэдүүлээ бүгдээрээ. Эхлээд хэдүүлээ unboxing хийнэ. Бүгдээрээ хамтдаа юу авчирсныг харцгаая. За би нэг өрөөндөө юм ширээ авсан юм аа. Тэгээд их шиглэн ухсарж яах шүү байна. Ширээ ухсарж өгч байгаад баярлаа. За энд нэг унтлагын өрөө байгаамаа. Тэгээд дишээ энэ хэсэгт 0 байгаа. Тэгээд нэг нь хоёр талд нь уг нь би хувцсны шкаф хийх зорилготой байгаа юм л та. Гэхдээ түрдээ хийгээгүй байгаа учраас энэ ч нэ би нэг юм ширээ сандалтай болохгүй. Тэгээд захиалсан. Тэгээ одоо ухсарж гин. Энэ ч нэ тэгээ ширээ сандлаа тавиад бэлэн болохоор харуулнаа. Надад нэр гоо сайхны ширээ сандал байдаггүй. Гэхдээ би гоо сайхныхыг аваагүй. Гоо сайхнаас илүүтэйгүүр надад ном уншиж суух, блого эдитлэх ч юм уу те өшөө гой бүтээлч юм хийх зорилготой байгаа учраас зүгээр энгийн ширээ сандал авсан байгаа. Би тэгтээ амар сандраад нэг хурдан яриад тах юм жоохон 50 яриа. За юм болсон байна. Болоо явчихж байгаа юм шүү. Чинээ ингээ гэрлээ хийчихсэн. Ингээд энэ хөлнийх нь хэлбэр нэг хөөрхөн байгааз. За ингээл болжээ. За энэ сандал маань хөөрхөн бас эргэнэ. Эргэж мэргэн. За ингээл надтай л болоо явчихж байгаа юм да ингээд. За нөгөө хүүхд чи хоолоо энд идэж болох уу гэж хишгэлэн их таалагдсан бололтой. Хоолоо наана идэх юм уу? Хоолоо галтгоондоо идээд энчээ гой зураг зураад ном уншиж болон заа юу. Энчээ нэг гой бүтээлч юм хийн заа юу хишгэлээ. За гинэ. Мундаг. За энийгээ ингэж тавиад ээж нь юмнуудаа сайхан өрөөд тавьчих та. Энэ зургаа ишээ тавьчих юм уу? Энэ зургийг би зурсан шүү дээ. Нэрээ мөрөөдлийн самбар. Миний мөрөөдлийн самбар нэг хөөрхөн юмнууд нь биелцэн. Би танаас гоё биелцнүүдийг харуулна заяа. За ямар ч гэсэн гээд суугатхий. За ингээл бас ингээ хөөрхөн булантай болчлоо би. За ингээ болоод явчлаа шүү манайхаа. Одоо эн чинь ингээ сайхан юмаа хийгээд влог эдитлээд гоё суугаад. За ширэн дээр тавих юмнууд бол нэг ингээл болоо. Нэх олон юм тавихгүй. Яг хэрэгтэй гэсэн юмудаа тавина. За тэгээд энэ доор нь би нэг юм шургуулгатай юм аваад энэ ч нэг гоё тийм гэрлээ яг үнэлтэн тавингуудаа энэ ч нэг гоё тийм номын тавир өндөр номын тавир тавих хэрэгтэй юм байна гэж би сая бодлоо. За болсон. За бүгдээ одоо unboxing хийнэ. Хөөе. Зарим нь тэсэлгүй задлаад үдсэн. За энэ дээр тавьчих юм. Би нэрээ нэг артлынхаа энэ хэсэгт нэг гоё нэг тийм TikTok-ийн гэрэл мэрэл байдаг штэ. Тийм юм бас авах санаа байна. Ер нь авах юм дуусахгүй байна. Нэг юм аваад дахиад нэг юм амар санагдал. Нэг юм аваад дахиад нэг ийм авчмаар ч юм уу гэл бодох юм. За би нэг айгүй гоё джинс тэсэлхүү задлаад үтцэн. За энэ болохоор уг нь бол бэлхүүсээ гаргаж өмсдیں۔ Тэгээ би одоо бэлхүүсээ гаргаж одоо өмсгөн чайшин. За ямар ч гэсэн өмсөд үтээтэл. Одоо ингээд нэг юм товч нь ингэж зурж байгаа байхгүй юу? Тэгээд танаас тагч гин үү? Ийм
Доошоо нэлийн юм өргөн. Тэгээ нэг юм суудал салтаан доор гэдэг лөө юу гэдэг лээ. Салтааны юм доор юм дээшээ юм биш. Доошоо өргөн нэг юм джинс байна. Дараагийнх нь та нар ер нь ийм unboxing хийвэл ер нь дуртай үзэж гин үү, дургу үзэж гин үү? Тэгээд доор комент бичээрэй. Цараа энара одоо ийм нэг юм канттай юм бас айгу модонд ороод байгаа юм биш үү? Тэгээд өөр дээр ийм хатуулагтай. Энийг өмсөө өцчихв. Артал нь бас айгу гоё. Ийм. За энийг өмсөө өцчих. За энэ өстө хөөрх юм биш та. Энэ микрофоноо бариаг. Энэ өстө хөөрх юм биш та манайхаа. Артал нь бас амар зөв. Артал нь айгу гоё агааз. Тэгээ хажуудаа юм канттай. Ингэр хэсэг нь бас айгу гоё юм байна. Вау. Энэ бас өстө гоё. Загвар байна. Материал нь өстө гоё юм биш үү? Нэрээ 6 сарын 21-нд нөгөө T-Yang гэдэг нөгөө Солонгос дуучин байдаг шүү дээ. Нөгөө Big Bang хамтлагийн тэр эргэж байгаа. Тэгээ пледийг авцсан байгаа. Тэгээд удахгүй үзгэнэ. Яаж үзснэ ч гэж. Хамгийн гол нь бие засах асуудал. Гэтэ манайх ойрхон болохоор бие засахад чам гайгуултэй. Гэтэ яг хуу бие засаад буцаад нөгөө байраа олж зогсно гэдэг бол бас жоохон асуудалтай. Гэтэ аль болох бие засахгүй л үдчих дуусгана л гэж бодоод байгаа шүү дээ. За энэ болохоор зүгээр хүйс давсан жоохон урт дуу им энгийн бариу мак бишээ. Подолк байна. Одоо ямар ч зураг мураг байхгүй юм энгийн байхлаар бас юм дээр л агуулаг зөгцдөө шүү дээ. Тийм үстэй манайхаа. За дараагийнх нь за би энэс өмсөж харуулнаа. Энэ бүр ингээд дурлан байж авсан. Энэ болохоор юм нарны хамгаалт, нар салхины хамгаалттай. Одоо яг ингээд харахад юу вэ гэж жоохон сонио харагдчих магадгүй. Гэтэ айгуу гоё заяа би өмсөд хий. За энэ ингээд хуруу ордог. Манайхаа надаас айчваа. Ширэг. Нүүрийн хэсэг нь зөө ингээ малгай юм за. Ийм малгайтай. За одоо ингээд малгайг нь аваад за та нар сайн харагдаж байна уу? Амар хөөрхөн загвар агааз. За одоо энэ гэхдээ нөгөө спорт эртүүцэн дээр спорт өмдөн дээр өмсвөл бас айгүй гоё. Өнгөн гэхдээ гоё биш вэ нүү манайхаа. Надад л айгүй таалагдаад байгаа шүү. Материал нь ч гэсэн. За дараагийнх нь юм юу бүг вэ? Энэ нөгөө нэг өвдөг давсан билүү? Өвдгөөр илүү? Тийм урттай. Ийм зуны юпг байна. За дараагийнх нь bed blood байна. За ёо энэ бүр материал нь бүр ямар гоё юм бэ? Ийм хатуу даавуу ойлгомжтой. Надаа угаасаа цохно. Урт нь бас ингээ хүүс жоохон давж шít. Окей, энэ бүр үнэхээр гоё юм байна. Угаасаа bed blood-ийн угаасаа л гоё л доо. Оо энэ айгу үнэтэй байсан бүр. Би энийг нэг юм зориулж өмсөх гээд байгаа. Нартаа. Амар итгээд байгааз. Энийн өнгө нь юм бор тэгээд дахиад нэг өөр өнгө байсан. Нөгөөх нь болохоор юм хар саарл өнгө байсан. Тэгтээ надад энэ бор нь илүү гоё харагдаад. За энийг өмсөд үзье.
Йоо, надаа энэ өнгө нь амар цогч байна. За тэгээд тэгснээ загвар нь юм. Вау, энэ джинсэн дээр бүр айгуу гоё харагдчих. За жоохон дэвшлүүлээд хий. За ингээд nice. Ямар гоё юм. Материал нь энэ угаасаа үнэтэй ирсэн болох нь материал нь угаасаа супер энэ тхүү. Энд чинь нөгөө person sour лөө. Person sour. Энэ бичээд оруулчих тийм брендийнх юм бэлээ. Хүзүү хэсэг нь юм. Тэгээ оруулга нь хамгийн гол энэ хараа. Энэ хэсэг нь бүр айгүй гоё харагдуулаад байгаа хгүй нарийн бэлгүүстэй юм шиг. За энэ baby pink өнгөтэй малгайтай цамц байна. Би ягаан өнгөнд дуртай. Өнгөө тодорхойлуулж үзсэн чинь миний өнгө ягаан өнгө биш байл шүү. Тэгсэр нэ би ягаан өнгөнд дуртай. Одоо тэгээ яах вэ? Нэрээ нэг юм обруш шиг захиалсан. Гэртэл жоохон гангармаар обруш байгааз. За одоо би та нартайгаа юу ярих вэ гэхээр мөрөөдлийн самбар. Том мөрөөдлийнхэн хажуугаар за би юу мөрөөдсөн бэ гэхээр харагдаж байна уу? Ийм нарийнхан бэлгүүстэй болмоор байна. Одоо турмаар байна. Турах ч яах вэ? Ерөнхийдөө одоо яг энэ хэвлэлийнхаа өөхийг одоо багасгамаар байна. Арай биелүүлж амжаагүй байна. За дараагийнх нь яг ийм 25 онд би нухаа авна гэсэн зорилготой байсан. Гэхдээ авсан л та. Гэхдээ яг ийм цагаан өнгийг аваагүй, бор өнгийг авсан. Ямар ч гэсэн ийм жижиг ийм нухаа авна гэсэн зорилготой байсан. Тэгсэн чинь жижиг бор өнгийн нухаа аваад тэгэд энэ бийсэн байна. За энэ DJI гэх камер бас авна гэжсэн гэсэн чинь авсан. Камер бол авсан тий. Та нар мэдж байгаа. За дараагийнх нь MacBook бас авсан байгаа. За дараагийнх нь энэ болохоор аялна гэдгсэн байгаа. За энэ үйл чадвал аялах тийм зорилготой байгаа. Энэ маань одоо 25 онд биелээсэ гэж хүсэж байна. Дараагийнх нь энэ дээр юу байгаа юм бэ? Энэ дээр нэг юм үсний зураг байна. Урт устай болно. Яагаад би нэг мөрөөдлийнхаа самбарт оруулсан бэ гэхээр би ингээд хавар болохоор ингээд үсээ тайрчдаг байхгүй юу? Айгу сонио. Жохон ингээд ургангууд ингээд үсчээ ороод бүр ингээд богино болгочдөг. Ер нь би сүүлийн хэдэн жилүүд дандаа юм богино устай байсан. Би тэгтээ тайрсан штэ сая өвөл илүү нөгөө кивигийн тоглолт болсон штэ. Яг кивигийн тоглолтыг үзгээд бас өөр олмор санагдаад үсээ тайруулсан. Бүр нэлээд богино болгосон. Тэгээ одоо нөгөөх нь ургаж байгаа нь. Тийм учраас зориг болгочхоор одоо тэр зоригтой хүрэх гээд тайруулахгүй явж байгаа байхгүй юу? Дараагийнх нь энэ одоо харагдаж байна уу? Ширээ огаад сандал ширээ. За нэг ийм булантай болъё гэсэн бас ийм зоригтой байсан. Тэгсэн чинь яасан? Өнөөдөр биелсэн байна. Би та нартайгаа хуваалцж байна. Би яг 25 он гараад яг 1 сар төлөө 2 сард яг энэ зургийг ингээд татаж аваад ингээд эвлүүлсэн байсан баггүй юу? Тэгсэн чинь нэг мэдсэн чайран биелсэн байдیں۔ Гайхалтай. Одоо би энэ зургаа солих хэрэгтэй. Нэрээ та нар матча авдаг уу? Би кофе уухгүй матча авдаг байхгүй юу? Кофений оронд матча авч уусаар хагаад матчанд амар туртаа болсон. Тэгээ гинт хэрэн гэртээ хийж ууж бай гэсэн зорилготой хаян болгоно зориг болгоод байгаа маа. Гэртээ хийгээд тэгээ би матчаны сет загсан байхгүй юу? Матча ч бас их учиртай юм байлээ шүү. Бас нэг юм хогийн шүүр шиг юмар. Яа бачта энэ тэгтээ юу юм бэ энэ? Хогийн шүүр шиг юмар ингээд. За тэгээд би энэ гүзээлсэндээ матча гоё гэртээ хийж ууж туршиж үзье гэж бодоод байгаа. Тэгээ захиалсан бохгүй юу гэсэн чинь ирээгүй л байна л да. За шууд өглөөний мэд. Нүр амаа янзлцсан гарахтаа бэлдээд үйж гин.
Тэгээд ийм чай үртэй лимонтой ус сууж гэн. Өчтөр бичлэгээ дуусгах гэсэн чи арай л хурдан дуусгаад байгаа юм шиг санагтаад за маргааш үуч гэсэн үргэлжлүүлээгээд тэгээ сууц байж гэн. Гадаа жоохон сэрүүхэн байгаа болохоор би дээгүүр юм ноолоор өмсөд ноолоор цамц өмсөд доогоороо ийм юпг өмссөн. Тэгээ ингээд гадаа гэхдээ нэг дулаархаа байчжээ те. Нэг л тийм хүүтэн л байгаад тах шиг бах юм. Гэтэ ер нь хаална гэсэн шүү 6 сарын дундор. Одоо би та нарт гоё кашмирын цамц харуулъя. Энэ нөгөө нэг кардиган ингээд ийм цамц заа юу. За би энийг гоё ийм кашмирын бас ийм шорт энэ дээр ингээд өмсч үзээтгэе. За ноол өмсөд гараад өглөө нөгөөчээ. За ийм шорт тэгээд ийм цамц кардиган цамц. Мөнгөн аяга хөөрхөн магазин цамц нэ. Шорт нь бас ийм ойрхоноос харуулах юм бол юм. За бас юм ноолуур юм шорт байна. Им бэж өнгөтэй. За энэ дээр би бас нэг юм саарл цамц байгаа энийг өмсөтгий. Энэ саарл нь болохоор ярьцмаар тэгтээ жоохон ингэ сул болгоод өмсөн ч зүгээр юм бэлээ. Ингэж харагдчихэв. Айгуу гой тулаахан тэгээ зөөлхөн ингээ нэг өмсчгөө бүр ингээ салахгүй юм бэлээ. За unboxing бичлэг маань энэ үрээд ингээ дуусж гин. Тэгээд надтай хамт байсан миний бичлэгийг цаг заваа гаргаад үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд намайг дэмжээ subscribe дараад бас лайк дараарай. Өөр хэлж ярих зүйл байх юм бол комент хийчээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн влогоор уулзъя. Дараагийн влог мэдээж ойлгомжтой T-ангийн тоглолтын влог байх болно. За баяртай. За чи чадна. Яа, влогоо дуусгах гэсэн чинь хамар битүүрээд тах юм аа. Яаж чадах юм бэ? Яг влогоо дуусгах гэсэн чинь нэг сонир дуусгаж чадахгүй байх юм. T-ангийн тоглолтын бичлэгийг би аль чадах ятгаараа хийх болно. Яа, яаж яриад байгаа юм бэ?